За, өглөөний мэндэ шүү дээ. За, энэ туулын хурдны замын төсөв төртөг өр өгөөжийн талаар ингээ ажлын хэсэг байгуулахаар ингээ төсвийн байнгын хорон дээр санал орж иж байгаа. Нэг бодлын сайшаалтай, нөгөө бодлын бас их оройтж байна гэж бодож байгаа. Энэ асуудал бол уг нь өнгөрсөн наадмын үеэр нөгөө нийслэлийн нэгдүгээр тойргийн зам дээр засгийн газрын баталгаа гаргах асуудал төсвийн байнгын хороогоор 2025 оны 7 дугаар сарын 9-ний оройд 17 цагийн үед санал хураах үед би бас саналаа хэлж ирсэн. Ер нь яг энэ туулын хурдны зам түгжирлийг бууруулахыг бол эсэргүүцэж байгаа юм бол байхгүй. Гэхдээ энэ төсөв төртөг болоод дээрэс нь тэр туулгын экосистемийн асуудал, за мөн энэ туулгалтай холбоотой босоод энэ эрдэмтдийн байгаль орчны нөлөөлийн үнэлгээгээр олон асуудал бүтэн бараг жилийн дараа ингээд дахин яригдж эхэлж байна. Хамгийн гол анхаарал татсан асуудал нь бол урьдчилаад тэр 500 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн байгаа нь бас хар сэр дагуулахар байгаа. Энэ үүнтэй холбоотойгоор бас манай байгаль орчны байнгын хороо уг нь туулын хурдны замын тэр бусад асуудлууд байгаль орчны нөлөөлийн үнэлгээтэй холбоотой мэдээлэл авах үед нийслэлийн засаг дарга мэдээлэл өгөхдөө FIDIC-ийн одоо сильвер нөхцлөөр гэрээ байгуулсан гэж байна. Гэтэл тэр сильвер нөхцөл чинь хамгийн дээд нь 10-аас 15 тодорхой зайгааг үтсэн ер нь дунджаар 10 орчим хувь байдаг. Гэтэл урьдчилан 22% урьдчилан өгсөн байгаа асуудал байгаа. Ер нь ямар тохиолдолд тэр урьдчилгааг өгдвэ гэдэг бол ялангуяа энэ ажлаа хурдан явуулах үүднээс банкнаас зээл авахынхаа оронд төсвөөс урьдчилж хүүтэй мөнгө авч болдог арга байдаг. Гэхдээ хамгийн гол нь тэд нар юу яриаггүй гэхлээр урьдчилгаа төлбөрийг яагаад юм өндөр өгөх болсон шалтгаанаа хэлээгүй бид нарт. 22% гэдэг бол маш өндөр. За жишээ нь дулааны станц ч юм уу турбин гээд зайлшгүй урьдчил захиалдаг өндөр өртөгтэй одоо цементийн одоо клинкер ч гэдэг юм уу өндөр өртөгтэй тохиолдол нэг 10-15 хүртэл өгдөг. Хамгийн их хар сэр дагуулж байгаа нь тэр 22% урьдчилгаа байгаа. Дээрээс нь урьдчилгаа төлбөр яагаад хийх болсон үндэслэл. За мөн ажлаа бэлдэх, тогтдох, үнэтэй тоног төхөөрөмж урьдчилж авах тухай тэр нийслэл дээр болсон протоколыг бид нар олж хараагүй. Нэн шаардлагатай ямар тоног төхөөрөмж авах гэж байгаа талаар гэрээ хийсэн тухай огт яригдаагүй. Эн чин FIDIC-ийн загвар гэдэг бол гэрээний загвар. Ямар нөхцлөөрөө гэдэг нь бол тэн дээр маш тодорхой тэр гэрээний загвар дээр байдаг. Харамсалтай нийслэлээс ерөөсөө энэ талаар бид нарт мэдээлэл өгөөгүй учраас улсын хурлаас бас энэ ажлын хэсэг гаргаад ер нь ямар гэрээнүүд хийгдсэн урьдчилгаа төлбөр нэг минут нэмж өгье Ганбаатар гэж. Дээрэс нь олон улсын одоо инженерийн практикт нэг хамгийн дээд хувийг бол 15% л хамгийн эрүүл үзэгдэл гэж үздэг урьдчилгаа өгөхдөө. Тэгэхээр тэр нь одоо уурын одоо жишээ нь дулааны цахилгаан станц байгуулахын тулд тэр турбин захдаг ч юм уу тэгээд тэр урьдчилж гэрээнийхээ тоног төхөөрөмжийг хийгээд ямар бэлтгэл ажлуудаа энэ том төслийн явуулахын тулд урьдчилж хийх ёстой. Энэ талын мэдээлж өгөхгүй байгаа. Тийм учраас энэ дээр бол энэ ажлын хэсэг гарахыг дэмжиж байгаа ажлын хэсэгт орж ажиллах саналаа бас илэрхийлж байна.